За сайн уу манайхаа, өнөөдөр та нартай 2005 онд дэлгэцний гарсан The Pacifier хэмээх family action comedy төрлийн киног товчлон ярьж өгөхөөр бэлтлээ. Ингээд бичлэгээ эхлэхээс өмнө сувгтаа лайк болон subscribe даж дэмжээрэй. Тэгэхээр кино маань Америкийн нэгдсэн улсын тэнгисийн тусгай хүчний баг ээлжид даалгавраа биелүүлж буй үйл явдлаар эхэлнэ. Киноны маань гол дүр Тэслэг Шэйн Волф багаа удирдан дайснуудад олзлогдоод байсан доктор Ховардыг амжилттай олж сулснаар баярсан доктор түүнд талархлаа илэрхийлж хүүхдүүдийнхээ нэр бүхий кодтой цүнхнээс гэр бүлийнхээ зургийг гаргаж ирэн харуултал манай чанга залууч үүнд нэг их ач холбогдол өгүүлэхгүйгээр хурдан нисдэг зэрэгэнд суухыг хүсэн дотгош ортол нисгэгч нь харин аль хэдийн халдлагад өртсөн байж таардаг. Шэнж байдал бишцнийг ойлгон эргэж харахтаа зэрэгсээд доктор Ховард нүдэн дээр нь тэнгэрт твшин манай залуу харин хүн дээр шархтан ухаан алдснаар бид 2 сарын дараах үйл явдал руу шилжих болно. Тэрхүү явдлаас хойш Шэн бүрэн идэрсэн байх хэдий ч докторийн үхэлд өөрийгөө бүрэн буруутгаж байдаг бөгөөд дарга нь болох Билл харин түүнд итгэл хүлээлгсэн хിവэрэ байгаа зогсохгүй докторийн бүтээсэн чухал програм нь одоо хүртэл нууц газарт байгаа гэж үздсэн тул түүний Швейцар дахь хадгаламжийн хайрцгийг эхнэрийнх нь хамтаар авчрах оронд Шэнийг докторийн гэр бүлийг хамгаалангаас сүнс програмыг хайж үлдэх үүрэг өгөх болно. Ингээд манай залуу ээлжид даалгавраа биелүүлэхээр ирэхэд нь доктор Ховардын эхнэр Жули түүнийг найрсгаар угтан авч Лулу, Зои, Сет, Питер болон бяцхан Тайлерыг түүний асрагчийн хамтаар танилцуулаад өөрийг нь эцгүүд Шэйн тэднийг харж үлдэхээр болсныг хэлдэг. Жули түүнд үргэлжлүүлэн аавынх нь явдал хүүхдүүдэд нь хүндгэн туссан болохыг хэлээд байж итэл тэдний гэрийн бас нэгэн гишүүн болох Гариг их дүрсгүү нугас манай залууг бүр хайр найргүй хазаа надын. Үүний дараагаар Шэйн маань байшингийн эргэн тойронд хамгаалтын төхөөрөмжүүдээ суулган ажилдаа орноо. Удалгүй Жулигийн авах цагш болж хүүхдүүддээ санаа зовсоор салах ёс хийхэд нь асрагч болон Шэйнаар түүнд өөрсдийг нь гарт хүүхдүүд аюулгүй байхыг амласаар үлдэцгээдэг. За ингээд оройноос эхлээд л төгшүүрийн дуу гарч манай залууч сандарсаар очтол харин хүүхдүүд зүгээр л тоглож исэн байж таардیں۔ Шэйний хувьд анх удаага л иймэрхүү зүйл харж байгаа болохоор бүх зүйл замбраагүй санагдаж хэцүүхэн байдалтайгаар дэмий л асарч игчлэн өглөөстэй. Гэтэл удалгүй цонхоор сэжиг бүхий итгээд явж байгааг харсан манай хүнч дайсан гэж бодсоор яаралтай явж очиод байтал харин Зои гарч ирснээ. Найз залуу 50 дахь бариадах гэд бөө юм болдог. Ах одоо ийм төрлийн Америк кино үзэж байгаагүй мó хайшин. Бүх найз залуучууд нь л ингээд цонхоор ороод гараад байгаа болтой байдэн ш тэнцэргэж авсан тий. Ядж явахтаас нөгөө суйрлуулсан тохиол нь тэрүүгээр нэг хангичаад ууртаа солонгос хөвшүүд нь гарч иж өглөөстэй. Манай залуу урдаас нь 안녕하세요. 여보세요. We speak English, buddy. найз залууг нь сунаалгаж бариад жоохон тэгэлцэн чинь нөгөөх Зои ч бүр амьдралыг минь сүрүүллээ энтергээд бас л сүр сүрг юм яриад эхлэхэд нь манай хүнч түүнийг өрөөнд нь нэг иймэрхүү байдлаар оруулсаар явчин шүү дээ. Маргааш Шэйн эдгээр хүмүүжлэхүү хүүхдүүдэд хичээл заагаар шийдэн эрт сургуульд хийлгэхээр босгоод тусгай салаагаа удирддаг шигээ дэгэнд оруулах гэж хичээнэ. Тэгээд тэдэнд хамгаалтын бугуувч зүйлхэн аюулгүй товчийг зөвхөн онцгой үед хэрэглэхийг сануулсаар эргэж харахад нь сэт байхгүй болсныг гинт анзаарч өрөөнлөө нь яаран очтол хаалхан төгжээдэй байсан тул сурсан зангаараа эвдээд ортол нөгөөх нь зүгээр л 0 очоод гарч ижээвэл яах вэ? Мэдээж өрөөнийх нь хаалхыг эвдсэнд уурлаж дөвчхнөн шүү дээ. Шэнж үүнийг нэг их тоолгүй түүнд бугуувчаа зүлгчээд явцдаг. Түүнийг явсны дараа Зои ирээд дүүтэйгээ нийлж Шэнээс салхаа шийдэн бяцхан хорлон сүйтгэх ажиллагаа явуулж эхэлцгэнэ. Тэгээд тэд шатан дээр тос асган Шэнийг хүлээж байтал харамсалтай нь түүний оронд хөөрхий асрагч эгч нь үүнд нь өртөөдөхтий. Харин энэ хооронд тэдний ээж Билигийн хамтаар Швейцар дахь нөхрийнхөө үлдээсэн хайрцгийг авах гэсэн боловч тэнхээ ажилчид тэднээс нууц үг шаардах бөгөөд Жулиг ч одоо нууц үг нь мэдэхгүй тул байж болох үе хувилбаруудыг тааж эхлэхээс өөр аргагүй нөхцөлд орчиж байгаа юм. Нөгөө талд төвчээрэн тасарсан асрагч эгч юм хумаа баглаад бушуухан явхаар оролдтол Шэнж түүнийг тайвшрахыг хүсээд өөрийнхөө аргаар эгчийг авч үлдэхээр үзэлцэж эхлэн шүү дээ. Ядж явахдаас энэ үед нь Жули түнлүү залгаж дахиад хэд хоног саадах болсноо хэлж давхцаастай. Гэтэл асрагч бүр зэрлэгшээд манай хүнийг хадчаад зүгтчдэг. Гисэн ч Шэйн даалгавраа үргэлжлүүлэн биелүүлж хүүхдүүдэд ээжийнх нь ажил сумжирсныг хэлтэл манай хэд маргааш хичээлдээ болохоо хэлж түүний урдаас бүгд л өөрсдийн асуудлуудаа тоочж эхэлнэ. Харин манай хүнийг үүнээс том асуудал хүлээж байдаг буюу бяцхан Тайлерын живхийг солих томоохон сорилттой тулж байгаа юм л да. Маргааш нь болоход Шэйн хүүхдүүдэд цэргийн бэлэн хоолноосоо өгтөл манай хэд ч мэдээж ийм юмыг голоод идэхгүй штэ тий. Дээрээс нь луулуу солир харж бариад бяцхныгаа бас уйлуулад хайчнаа. Гэтэл удалгүй тэдний сургуулийн эрхлэгч залгаж хүүхдүүдийг өнөөдөр хичээлдээ дахиад хоцорвол сургуулиас нь төр чөлөөлөх болохыг мэдэгддэг. Ингээд Шэнж бүрэн бэлтгэлээ хангаж аваад
хүүхдүүдэд цагт нь хүргэж өгөхөөр сүртэй гэгч нь хөдөлгөх болно. Мэдээж манай залуу бол яаж игээд амжаад очих нь ойлгомжтой. Тэгсэн эрхлэгчийн орлогч болох Морнигийн гар манай хэдийг яагаад шим хорхоотой араанда зууцсан байдаг за. Дээрээс нь бас Шэнийг тэдний асар шийж байгааг хараад доош нь хийсэн маягтай харьцаж бариад байдаг. Гэтэл нэх удалгүй тэдний сургуулийн жинхэнэ эрхлэгч хадагта Клэр гарч ирснээр түүний тэнэг яриа ашгүй дуусч Клэрч түүнийг байх ёстой газар руу нь явуулаадахнаа. Хүүхдүүдийг хичээлд нь оруулсныхаа дараа Клэр түүнд тэдний ээж нөхцөл байдлыг хангалттай ойлгуулсан болохыг хэлээд манай хүнд сургуулийн оршинд хүүхдүүдийг харж болох зөвшөөрөл олгодог. Ингэснээр Шэнж бүгдийг ажигласан шигээ сууж явах ба удалгүй сургуулийн хідэн бацаанууд нийлж аваад сэтэг дээрлэж байхыг харсан манай хүн тэслэхүү тэднэр очиж салхатал нөгөөх л Морни ирснээ сэтэг дормжилж бариад эхэлдэг. Тэгснээ бас өөрийгөө сургуулийн бүхийн багш болохоо хэлж мэлээд Шэнд томрох гэж үзээстэй. Буруу хүнээрээ оролдоод байгаагаа мэдхгүй л андаа хөөрхий. Үүний дараагаар манай хүн хоёр бяцхны хамтаар сууж ах бөгөөд тэднэр Клэр ирээд хүүхдүүдтэй хэр байгааг нь асуунгаа ярилцаа сууж итэл удалгүй нөгөөх зүйлхэд байсан бугуйчны нэгнээс нь яаралтай дохиод угарснаар Шэнж эрхлэгчд хүүхдүүдийг түр үлдээгээд бугуйчны байршил руу хар хурдаараа явна шүү дээ. Гэтэл нөгөөх нь бүр бохирын усны хоолонд зугарч идэг ба манай залуу бол тэр мэрийг нь тоолгүйгээр үсрээд ортол харин хүүхдүүд өөрийг нь чадах гээд хэрэгээр тийшээ хийцэн болж таардیں۔ Ингээд Шэн маань аимшигтай нөхцөл байдалтаар буцаж ирээд тэдэнд бугуйчийг харуулan өөрт нь бэлэг үлдээсэнд баярлалаа ухааны ярьсаар усанд орохоор дээш гарнаа. Түүний гарч ирэхэд нь бас нэгэн бэлэг өгддөг буюу энэ удаад Луулуугийн найзууд ээлжид цуглаанаа хийж ах ба манай хүнийг хараад шоолж бариад ундیں۔ Шэнж Луулуугаас найзуудаагаа явуулахыг хүстэл Луулуу түүнд өнөөдөр ээжийнх нь оронд тэдэнтэй хамт жигнэмэг хийж зарах ёстой талаар хэлж идэг. Манай хүн одоо тэгээ дуртай дургүй зөвшөөрөн тэднийг жигнэмгийнх нь хамтаар зарах ёстой газарт нь хүргэж өгнө. Гэтэл хідэн дээрлэхүү хүүхдүүд хурж ирээд манай хэдийг бүр дээрлэхээс сурцсан байдаг за. Шэнийг дэлгүүрээс гарч иртэл юмыг нь сүйтгэж хаяад бүгдийг найлгаад явуулсан байгаа юм чинь. Тэднийг буцаж иртэл гэрт нь баахан залуучууд цугларцсан шоудж ах бөгөөд мэдээж энэ бол Зои болон түүний найз залуугийн хийж байгаа ажил шүү дээ. Манай хүн ч оронгуудаа үдшилэг дууссан болохыг хэлээд байшинг цэвэрлэхээс нааш хэнийг ч гарахгүй болохыг мэдэгдтэл хамгийн түрүүнд нөгөөх найз залуугаа амиа бодоод зугтах гэж оролдож байх жишээний. Мэдээж тэр дороо манай хүнд баригдаал цэвэрлэгэндээ орно штэ тий. Энэ явцдаа Шэн байшингаас нэгэн сүнс гэсэн бичгтээ CD-г олдог ба түүнийг нь харин хоёр сэжиг бүхий итгээд гадаа нь ажигласан байж идэг. Үүний дараа Зои манай залууг найзуудынхын өмнө ичвэвтер байдалд орууллаа энэ төр гэж буруутхан дахиад маргалдаж түүнийг өөрсдийнх нь амьдралаас явахыг шаардсаар зогсож байхад нь гаднаас нөгөөх ажиглаад байсан хоёр итгээд дайрч орж ирээд сүртэй поза аваастай. Шэнж хүүхдүүдийг өрөөндөө орж нуугдахыг тушаагаад өөрөө нөгөө хоёртой үдэлцэж эхэлнэ. Мэдээж манай хүн чадварлаг тул хар нинжанцруудыг ядах юмгүй болгож тавьж яадаг боловч яалтчгүй хоёулаа байсан болохоор эргэж харахын хооронд зүхтаад алга болооддаг. Тэднийг явсны дараа хүүхдүүд жайд сандарсаар гарч ирээд саяхан л хөөж тугаад байсан Шэнээс өөрсдийг нь орхихгүй байхыг хүсэн шүү дээ. Шэн тэдгээр хүмүүсийг аавынх нь бүтээсэн програмын араас ирсэн болохыг хэлээд хамтдаа нөгөөх CD-гээ тоглуулж үзтэл зүгээр л сүнс кино байсан байдаг. Ийм зүйл болсны дараа мэдээж манай хүн хүүхдүүдээс хүндэтгэл хүлээж хоёр талаас бие биенийхээ үгийг сонсож хамтарч ажиллахаар тохирцгооноо. Ингээд маргаашин дэд Зоийн жолооны хичээл тэртэл бүр үнэхээр л бүрхэг байдаг бөгөөд энэ асуудал дээр нэмээд Сэтийн бүхий хичээл тасалт нь хэрэг сэтэрсэн тул дахин эрхлэгчийн өрөөнд дуудагддаг. Ядчаагт Сэт маань энэ удаад бүр үсээ буутсан бас шүүгэнээс нь буруу үзэл сурталын бэлэг тэмдэг гарч ирсэн болохыг хэлэн эрхлэгч манай хүнд хүүхдүүдтэй сайн ярилцаад үзхийг зөвлөх болно. Харсан даруйдаа Шэн Сэттэй ярилцахыг хичээтэл мэдээж за тгийгээл ярилцахгүй нь ойлгомжтой. Өөрөө асуудалтай санаа тавьчих чадна гэсээр манай хүнийг халгаахгүй штэ. Удалгүй түүний өрөөнд ортол бүр нөгөөх бугуйчийг нэвдэж тайлаад цонхороо гараад зүхтаад явж идэх шүү. Шэнж Зойд дүүнрээ харж үлдэхийг таалгаад Сэти араас нэг иймэрхүү байдалтай дагсны эцэст буруу гарын хүмүүстэй нийлдэм байна гэж яг бодохын даваан дээр Сэт харин зүгээр л мюзикл тоглох гээд бэлдэжсэн болж таардаг. Нөгөө бэлэг тэмдгэн жаз энэхүү жүжигтэй холбоотой юм байна лээ. Гэхдээ манай хүн жүжиглэхдээ баг зэрэг таархан байдаг ба удалгүй найруулагч нь хурж ирээд өглөж бариад ёстой бүтэхгүй юм байна гэсээр найруулж чадахгүйг хэлчихэд явждаг. Харин энэ үед нь Шэн түүн дээр ирээд сэтгэлээр унсан байх Сэтэд яг л дутагтаад байсан урам зоригийг нь өгдгөөс гадна жүжигийг нь хүртэл өөрийнхөө арга барилаар найруулахар болоодох тийм. Тэгээд жүжигт орж бүх хүмүүст энэ байтугай энэс хүнд даалгавруудыг удирдаад гарч исэн болохоо хэлсээр бүгдийг нь дэгэндээ оруулаад амжинаа. Оройн болоход манай хүнч хүүхдүүдтэй хөөхөн дасаад арга барилаа олцсон байдаг боловч Питрийг унтуулахын тулд заавал аавынхын түүнд зохиосон бүжгийг хийх шаардлагатай болсноор Шэн одоо аргагүй ирэхэнд бүжгийг нь сурч тааш байгаа юм л да. Маргааш нь хүүхдүүдийг сургуульд хүргэж өгөхдөө Зойд итгэл хүлээлгэн өнөөдөр түүнийг жолооны ард суулгангаа зааж зөвлөхөөр болноо.
Мэдээж ихчигээ ямар шоу муу жолооддгийг мэддэг болохоор хөөхий дундранж бүр тавилантайгаа эвлэрээстэй. Тэгсэн ашгүй Шэйний заах арга барил нөлөөлсөн юм уу яасан? Ямар тааж боломжийг хүрээд ирцгээдэг. Сургууль дээр хүүхдүүдийг харангаа манай хүн эрхлэгчтэй бас хөөхөн харилцаа энэ төр үүсгээд байж итэл удалгүй нөгөөх муурны хичээлийн цаг дээр нь сетийг жүжигээ бэлдэж байхад нь барьчаад бөөн сүр бадруулсаар хурж ирж явах бөгөөд сет өөрийгөө бүхий хичээлд дургу харин жүжиглэх дуртай болоход зоригтойгоор илэрхийлтэл Морнич бүр сетийн сонирхлыг шоолж бариад дахиад давраад эхлэхэд нь манай залуу энэ удаа тэсэлгүй тэдний дундуур орж Морнигийн өмнө нь түн санал болгоод байсан барилдаанд орох болсноо хэлж нэгэн эсрэг нэг үсгээр болоод тохноо. Мэдээж нөгөө ангираа гарчин ангирдгоороо ангироол дайраад ирэхэд нь манай хүн бол юу ч болоогүй юм шиг түүнд ихний хичээлээ заагаастай. Тэгээд хид хідэн амархан цохилтын дараа Морни бүр аргаа барцсан чааваас Цээж рүү гиндүүлж дайрах гэж оролдоо наадын. Шэнд бол энэ минь нь ямар ч нөлөөгүй штэ. Дээрлэхүү ангираа гарыг нэг сэн хашраагаад авчиж байгаа юм. Үүний дараагаар манай хүн луулуугийн найзуудад бие хамгаалж сурахт нь бэлдэж, Зоёг жолоо бариул сургангаа сетийн жүжигийг найруулаастай. Мэдээж хоёр нэлхтаа бас санаа тавьж арчлахынхаа хажуугаар шүү дээ. Нэгэн орой Питерт нөгөө бүжгээ дуулж бүжиглсээр оронд нь оруултал Питер бүр түүнд сайхан амраараа ааваа гэж хэлж идэг. Үүнийг сонссон манай залууч өөрийгөө тэдний хувьд гэр бүлийн гишүүнээс өөрсгөө орон зай эзэлдэг болсноо мэдэж байгаа юм л да. Маргааш нь луулуугийн багийнхан жигнэгээ борлуулахаар зогсож байтал бас л нөгөөх бацаанууд хурч ирээ дээрлэх гэж үзсэн шүү дээ. Гэхдээ манай хэд одоо бол амар багшаар бэлтгэгдсэн байгаа штэ тий. Ингиж бүгдийг нь буулгаж аваад байж байгааг нь харсан Шэнж бяцхан шавнараараа бахархах нь ойлгомжтой. За харин энэ хооронд тэдний ээж нөгөөх нууц үгээ олж чадахгүй байсаар байж болох бүхий л үгнүүдийг туршин сууж байхдаа гинэтхэн хурмынхаа бүгжин доторх сэлэстэй үгийг харснаар эцэст нь ашгүй нөхрийнхөө хадгаламжиндах савыг авах боломжтой болж онгойлтол тэнд нь ямар нэг зүйлийн түлхүүр бололтой зүйл байж таардаг. Оройн болоход манай хүн Зоёг уйдгарлаа сууж байгааг нь харан түүнтэй ярилцах гэж хичээтэл Зоёч чихэндээ ярилцахаас татгалздаг боловч Шэн төдийлөн хүнд хилээд байдаггүй хүүхэд насныхаа дурсамжийг түүнтэй хуваалцснаар манай охинч хариуд нь түүнд аавыгаа үнэхээр их санаж байгаач айлын том болохоор хүчтэй байхыг хэрэндээ л хичээж байгаа талаараа хэлсээр сэтгэлээ нээж ярилцах болноо. Үүний дараа тэд ээжигээ маргааш нийслэхээр ирэх болсныг сонсоод бөөн баяр болж хэрхэн ээжигээ угтаж авахаа ярилцаж эхэлцгээдэг. Манай хүн харин тэднийг унтсны дараа сетийн хаалгыг засгаар зогсож байхдаа санамсаргүй байдлаар гаражны доор байрлах, нууц өрөөний хаалгыг олох ба энэ талаараа дарагтаа мэдэгдэж хүүхдүүдэд бас энэ талаар тайлбарлаж, үүний дараа тэдний хэн нэгэн дахиж зовоохгүй болохыг хэлж тайвшруулнаа. Ингээд ашгүй ээж нь 7 хоногийн дараа гэртээ иртэл манай хэд гэр орноо жимбит сайхан цэвэрлсэн, бас нэлээх хөөрхөн хүмүүжсэн байдалтай угтаж авцгаадаг. Дарга нь харин түүнийг даалгавар амжилттай биелүүлснийг сайшааж, Шэнж энэ хэд хоногийн турш хүүхдүүдтэй дотносож, тэдэнд үнэхээр их тассан болохоо хилээ зогсож итэл нөгөө хар хувцастай хоёр буу барьцаар гараад ирдэг. Тэгснээ маска тайлж харуултал тэдний хөрш хосууд нь байсан байдیں۔ Гимгүү царилчаад ямар эвгүй юм бэ те. Манай хүн шууд буугаад өгчгүй нь ойлгомжтой. Тэдэн лүү дайрч ядахмгүй бууг нь булаатал харин дарах биелийн түүний араас цохиж унаагаа наавал яах вэ? За тэгэхээр энэ муу хүүгийн гарчин эднийгэр бүлээс урваа зогсохгүй мөгний төлөө усаасаа хүртэл урвцсан болж таарах нэ. Ингээд хүүхдүүдийг өрөөнд нь хүлж орхисныхоо дараа Жулийг аваад нөгөө гаражны дор байрлах нууц өрөөнд ортол мэдээж доктор Лэмчин гинтийн бэлгээр дүүрэн байлгүй яах вэ? Харин энэ хооронд манай хэд алтны дэрэгдэх гуйл шарсан шигээ Шэнээс бас хөөхөн хэдийн юм сурцсан штэ те. Луулуу хэрэгээр тайлрыг солирхаарж уйлуулад эрэгтэй нинжагийн анхаарлыг сарниулснаар биенийхээ хүлээсийг ядахангүй тайлан нөгөөхт бас нэг нэгээрээ алганы амд үзүүлчихэд гараад явцдаг. Манай хэд чухаангүй хэвтэг Шэнийг очиж сэрээтэл манай хүн тэдэнд явж тусламж дуудахыг даалгаад өөрөө харин Жулигийн араас явхаар болдог. Гэтэл тэдний араас бас эрэгтэй нинжа хөөж эхлэх ба манай хэд ч хэсэг хөөцөлтний эцэс түүнээс бохирч ивхний тусламжтай салж мэдээж бас тэдний галзуу тавьж байгааг хараад цагдаа нар араас нь хид хидээрээ хөөж эхэлнэ. Ингэж явж байхад нь сургуулийн эрхлэгч Клэр болон Морни бас тэднийг анзаараад өнгөрдөг. Харин энэ биелийн хамгаалтын системийг арилгуулахаар Жулийг сүрдүүлж байхад нь Шэн тэдэн дээр ирээд Жулигийн талаар юу ч мэдэхгүй болохыг нь хэлж өмнө нь доктор Ховардын зүнхээ онгойлгохдоо хүүхдүүдийнхээ нэрийг дуудаж байсныг мэдгэх тул түүнийг нь энэ өрөөний бас код гэж бодтол харамсалтай нь биш болж таардаг. Гайхсан Шэнж хэсэг бодсны эцэст энэ зам нь яг л орой болгон Питерт бүжгэлж өгдөг баавгаан бүжгийн хөдөлгөөнөөр нэвтрэх боломжтойг ойлгон хийж эхэлтэл энэ ч ашгүй зөв байснаар удалгүй биелийн хурч ирээд нөгөө нинжатайгаа сүүлийн жижиг хаалгыг хинэн онгойлгоо маргалдаж байхад нь Шэнж боломжийг ашиглан тэднэлүү дайрч буулгаж авснаар эцэст нь алдар сүнс программыг гартаа оруулж чаднаа.
Тэдний гарахт нь хүүхдүүд ч цагдаа нарыг дагуулсаар хурч ирээд яг сайхан таардаг боловч нөгөө гайтай эрэгтэй нинжа бас л давхиад ирсэн бүгдийг нь буу тулгаж сүрдүүлснээр манай хэд цагдаа магдатайгаа нийлээд хэцүүхэн байдалд ороодох тий. Тэгсэн нинжагийн араас манай эрхлэгчигч бас чимээгүй ирсэн байхыг хараад Шэнж түүнд хүсээд байгаа програмын газар тавин бууж өгч байгаа дүр үзүүлэнгээ нухсандаа заавар өгөөд амжнаа. Тэдний нуугч бүр мангар сайн ойлгож бариад нинжагийн эмзэг хэсгэлүүнд дайрахтан зэрэгцэн эрхлэгч түүнийг аюулгүй болгосноор манай хэд ч одоо л яг жинхнээсээ ингээд айх зүйлгүй болж байгаа шиг байгаа юм. Энэ бүхний дараа Шэн эрхлэгч хоёр маань хөөхөн учир начраа олцож байгаа нь харагддаг. Луулуу харин түүнд өөрсдийнхөө зургийг өгөөд тэд бие биедээ үргэлж сайн найз нь байхаа амласаар манай залуу луулууд одоо гэрэх нэгэ ахлаж үлдэх хүндэт даалгавраа шилжүүлж өгөх болноо. Нэрээ манай хэдэд дахиад нэг том даалгавар үлдсэн юм байлээ. Бүгдээрээ явж сетийг дэмжиж байхаас гадна энд нь бүр нөгөөх муурны гой дүр бүтээсэн шигээ байж ах жишээний. Мөн эндээс бид нэгэн баяртай мэдээ сонсдог нь манай хүү одоо тэдний сургуулийн бүхий багш болж үлдэхэр болсон байдаг. За энэ хүрээд өнөөдрийн кино маань дуусч байна. Бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр бай.